Яг бүжиг дээр бол арга өөрсдөө хүүхэлтэй бүжиг юуны арга өөрсдөө хүүхэлтэй бүжиг дээр бол баг зөөдгүй. Юу нь бол бид нар уран сайхны гэдэг маягаар баг зөөж тоглолоо. Тэгээд одоо дараагийн хөгжмийн жимсийг танилцуулах нь бол вибрафон байна. Одоо энэ хоёрдугаар энэ манай энэ тоглож байна. Энэ ч бол бусдаас ялгаатай битаартай. Төгөлдөр ууртаа маш их ажилласан гэж ойлгож байна. Тэгэхээр мэдээд өөр цогсон дуун төгөлдөр уурын нэг нэлээд хэдэн секунд басаад энэний бол баг 2-3 минут үргэлжлэнэ. Ингээд их юутай. Одоо цахилгаан залгасан хэлбэрээр дууг сонсох. Ингээд сонсох бол мэдээ минут 2 минут гэдэг болно. Тэгээд яг тэргээрээ онцлогтой хоёрдугаар дүгээр энэ вибрафон гэдэг хөгжмийн жимсэг чинь одоо Монгол улсад одоо мэргэжлийн тохир хөгжмийн одоо үүсэлтэй болоод нэлээд ойрлцоо. Анх 1963 онд тохир хөгжмийн анги байгуулагдахад бол вибрафон гэдгээр байгаагүй боловч 70-аад оны үед бол аль хэдийн ороод ирсэн Германаас очсон. Тэгээ үнэхээр энэ вибрафон гэдэг хөгжмийн зохиолчдод юу хөгжмөөр чинь манай монголчуудын хамгийн сайн мэддэг юу гэвэл одоо нэг радиогоор ингээд хөдөө талын мадаа дүүргээд мөрдөж байгаа хөгжмөр Монгол орон тэд аяараа шилдэг байсан үе бол асар их олон жил үргэлжилсэн. Яг энэ хөгжмийн аяар хөгжөө сэрж ингэж юу яадаг вэ? Тэгээд нэг цагаагаар муутгаад дээрээсээ дуурдаг тэр багш хүмүүс чинь фа ми ди модре ре ди мод гэдэг нэг цагаагаар муутдаг зохиолч нь яг энэ хөгжмөөр илэрхийлсэн байгаа. Тэгээ энэ дээр би торгон ашиг бас хэлмээр санагдаж байна. Үнэхээр вибрафон Монгол ардын үндэсний хөгжмийн жимсэг морин хуур энэ хоёр бол гайхамшигтай нөгөө хоршиг болдог дүүт гэж ярьдаг шүү дээ. Энэ хоршигын хамгийн анхны салхийг бол манай ардын жүжигчин Цэнди Батчулуу манай одоо дээр ажиллаж байгаа одоо давг намтлын Баатар ах хоёр маань анх салхийг хагалж Монгол орж ирсэн. Одоо ялангуяа вибрафон энэ морин хуур хоёр чинь ингэж амар их гоё нөгөө нэг хоршиг юм байна гэдэг одоо төрийн сургалт төрний зохиолч хандлан бичсэн тэр нөгөө найруулга